Сайн байцгаана уу? Өнөө цагт интернет хөгжөөд контент бүтээгч платформуд элбэг болсон учраас бид бүгд дуртай зүйлээ сонгон үзэж, өөрсдийнхөө шүтэн биширдэг хүмүүсийг дэмжиж, тэдний контентийг чөлөөтэй үзэж чаддаг болсон. Та нэг удаа ч гэсэн бодож үзсэн үү? Өдөр бүр инээмсэглэж ээлдэг хөөрхөн дүр төрхтэй байдаг тэр ютуберийн ард яг ямар хүн байдаг бол? Заримдаа яг л кино, аним шиг хөгжилтэй өхөөрдөн бичлэгүүдийг хийж байгаа хүний цаана цуснаас ч айдаггүй өшөө орслоор дүүрэн аюултай хүн нуугдаж байгаа гэдгийг төсөөлж үзсэн үү? Өнөөдөр би яг үүнийг л ярих гэж байна. Японы аним сонирхчдыг айлгаж бүр цочроож орхисон нэгэн бодит хэргийн тухай. Энэ хэрэг үнэхээр Японы аним сонирхогчид интернет хэрэглэгчдийн дунд маш том шок болж олон хүнийг цочроосон. Хэн ч ийм зүйл болно гэж бодоогүй байх. Яг л ямар нэгэн кино эсвэл уран зөгнөлт зохиол шиг сонсогдож болох ч энэ бол бодит амьдралаар болсон аимшигтай, хачирхалтай явдал юм. Энэ бол Гахакугийн хэрэг. 2024 оны 6 сарын 1 дулаахан орой. Нэг эрэгтэй гудамжаар явж байна. Хүний нүдээр харахад тэр хүн үнэхээр ядарч туйлдсан, арай хин явж байгаа нэлт. Амьсгаан давчдаж алхах бүрдээ хүчгүй унах гэж байгаа юм шиг л харагдана. Гэхдээ л тэр зогсоогүй, учир нь гэртээ л харихыг хүсэж байсан юм. Энэ хүн олон сарын турш сургаггүй болсон байсан. Гэрийнхэн нь юу болсныг нь мэдэхгүй өдөр бүр айдас зовнилоор дүүрэн өнгөрөөж байжээ. Нэг өдөр тэдний хинч төсөөлөөгүй байхад тэр эрэгтэй гинэтхэн гэртээ эргэж ирдэг. Гэрийнхэн нь түүнийг харж баярлсан ч яг үнэндээ танигдахын аргагүй болсон байлаа. Бие нь маш их турж эцээд арьсан дээр нь шарах сорив дүүрэн өмсөн хувцас нь урагдсан, нүд нь гөлрөөд сэтгэл санаагаарч унсан харагдана. Гэрийнхэн нь түүнийг хараад шууд л ямар нэгэн аимшигтай зүйл тохиолдсон нь элбэлсэн. Ярихаар оролдоход хоолой нь чичрээд өг бүр нь тасалдаж сандарчээ. Гэр бүлийнхэн нь түүний ярьсныг сонсоод бүр зочирдож айсан. Намайг хэдэн сар тамлаж зодсон, гутгаар зүсэж, буцалсан усаар түлсэн, хайруулын тавг хүртэл биеийн дээр минь дарж түлсэн гэж уйлан хэлв. Өдөр болгон тамлуулж тэндээс зүхтах боломжгүй байсан. Би тэдний гарт яг л хоригдол шиг өдөр хоногийг өнгөрүүлсэн гэж уйлан ярьжээ. Гэр бүлийнхэн нь шууд цагдаад хандсан. Хохирогч залуу болсон явдлаа нэг нэгэнгүү тайлбарлаж хэлжээ. Цагдаа нар болсон явдлыг сонсоод цочирдож айсан байв. Харин хэн ийм аимшигтай зүйлийг хийсэн юм бэ гэж асуухад нэрийг нь сонсоод шууд итгэж чадаагүй. Энэ нэргийн эзэн нь алдартай ютубер байсан юм. Тэр бол олон хүнд танигдсан аним төрлийн хөгжилтэй өхөөрдөн бичлэг хийдэг дандаа эерэг гэгээлэг дүр төрхтэйгээр алдарсан хүн байсан. Фэнүүд нь түүнийг зөвхөн хөгжилтэй хөөрхөн дүрүүдтэй видеогоор нь мэддэг байлаа. Тэднийг интернет дээр Гахаку гэж нэрлэдэг байв. Гэхдээ Гахаку ганц хүн биш, хоёр хүний бүрэлдэхүүнтэй. Рэй Фукуока, Хираки Канеко гэх залуус. Тэд аним төрлийн өвөрмөц сонин видеонууд хийдэг, богино хугацаанд олон мянган дагагчтай болсон. Рэй эмэгтэй дүрд дуу оруулж, аним зургуудыг бүтээдэг, дүр төрхөө их нууцладаг байсан бол Хираки нь эрэгтэй дүрүүд, зохиол, бичлэгийн арын ажил, фэнүүдтэй харилцах гээд бүх зүйлийг хийдэг байжээ. YouTube сувг нь 2022 оны 12 сард нэгдээд 2023 оны 8 сар гэхэд 100 мянган дагагчтай болж олон танигдсан. Хүмүүс тэдний хачин итгээд гэхдээ хөгжилтэй аним видеонд дуртай болцоожээ. Гэхдээ хинч тэднийг жинхэнэ амьдрал дээр ямар хүмүүс болохыг мэддэггүй байсан. Рэй Фукуока гэж хэн болохыг жинхэнээр нас, царайг нь хинч хараагүй. Зөвхөн нэг удаа 2024 оны 1 сард өөрийн ягаа үстэй зураг оруулсан боловч царайгаа нууж хувийн мэдээллээ бүгдийг нь нуусан байсан. Харин энэ хэрэг гарсны дараа цагдаа нар бүх зүйлийг ил болгов. Рэй Фукуока нь 27 настай Токиотын Итабаши дүүрэгт амьдардаг видео контент бүтээгч гэж албан ёсны ажил нь бүртгэгдсэн. Гэхдээ өмнөх амьдрал боловсрол нь нууцлаг. Хираки Канеко нь 1990 оны 1 сарын 27-нд төрсэн 34 настай Токиотын Тоио дүүрэгт амьдардаг. Тэрээр хүргэлтийн бизнес эрхэлдэг, баар ажилладаг байжээ. Тэр хоёрын амьдрал гаднаас нь харахад маш тайван, энгийн санагддаг байлаа. Хамтдаа нэг гэрт амьдарч өдөр тутмынхаа видеог хамтран хийж
яг л жирийн нэгэн хос шиг харагддаг байсан. Тэгвэл хохирогч эрэхтэй яагаад яаж эдний амьдралд орж ирсэн юм бол гэж та гайхаж байгаа байх. Хохирогч нь 20-од настай залуу. Эхэндээ Херакигийн бааранд ажилладаг ажилтан байсан боловч 2023 онд баар хаагдсан. Тэр залуу чадах чинээгээрээ сайн ажиллах гэж хичээдэг байсан ч Херакигийн хатуу шаардлагыг хангаж чадахгүй, жаахан л алдаа гаргавал халагдаж мэднэ гэсэн айдастай байжээ. Херакигийн хувьд бол ажилчид нь өөсөвгүй төгс ажиллах ёстой гэж үздэг, алдаа гаргавал хизээч уучлалдаггүй хүн байсан. Жижигхэн алдаан дээр ч зодох, доромжлох, уурлах зэрэг арга хэрэгэлдэг нэгэн байжээ. Нэг өдөр хохирогч залуу ажлаа хийж байхад Хераки гинэт уурлаж, "Чи надад худал хэллээ" гэж орилсон. Тэдний хооронд юу болсон тодорхойгүй, гэхдээ Хераки маш сонин шийдвэр гаргажээ. Хохирогч залууд "Чи манай гэрт хамт амьдарч яаж зөв ажиллахыг сурах ёстой" гэв. Тэгээд 2024 оны 1 сараас хохирогч залуу Хераки, Рэй хоёртой хамт амьдрах болсон. Анхандаа хамт амьдрахад нэг их асуудалгүй юм шиг л санагдаж байжээ. Видео бичлэгийн ажил тусалдаг, заримдаа хүргэлтийн ажил ч хийдэг байв. Гэхдээ удалгүй бүх юм аимшигтайгаар өөрчлөгдсөн. Хераки хийж байгаа бүх ажлыг нь харж хянаад, жижиг алдаа гаргавал Рэйд хохирогч залууг алгад гэж тушаал өгнө. Зүгээр нэг биеийн хүчний хүчирхийлэлч биш. Өдөр бүр үг хэлээр доромжлох, сэтгэл санааны дарамт, хийсэн ажлынхаа мөнгийг ч авах эрхгүй. Үргэлтийн ажлаас олсон мөнгө бүрийг нь шууд YouTube сувагтаа зарцуулна. Идэж уух нь хүртэл хязгаартай. Өдөрт ганц л удаа хоол идэх хэрэгтэй. Гэрээсээ гарах боломжгүй, хараа хяналтаас гадуур нэг алхамч хийж болохгүй. Хэрвээ гар утсаа нууцаар хэрглэж байгаад баригдвал шууд зодуулна. Хоригдол шиг айдас дарамтунд амьдрах болжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хүчирхийлэл нь бүр ч аимшигтай болж эхэлсэн. Нэг өдөр Хераки Рэйд гал дээр ус буцалгаж хайруулын тавгт хийгэж хэлжээ. Тэгээд тэр халуун буцалж буй усыг хохирогч залуугийн толгой бие дээр ааживхан асгуулсан. Тэгснээ хайруулын тавгийг гал дээр халааж байгаад халуун төмрийг нь нуруу руу хүчтэйгээр дарж түлдэг байв. Энэ аимшигтай яргаллууд зогсохгүй олон сарын турш үргэлжилсэн юм. 2024 оны 6 сарын эхээр хохирогч залуу боломж олдмогцоо зүхтаан гэртээ эргэж очиж болсон бүхнийг гэрийнхэндээ хэлж өгсөн. Гэр бүлийнхэн нь цагдаад ханджээ. Хэрэг ийхүү ил болж Хераки Рэй хоёрыг шууд баривчилсан. Тэднийг хүчирхийлэл гэмт хэргийн онц ноцтой хэрэгээр ялалжээ. 2024 оны 10 сарын 1-нд Рэй Пукаукад 6 сарын хорихол 3 жилийн туршид тэнсэн харгалзах ял оноосон. Энэ нь олон хүний хувьд хэтэрхий бага ял мэт санагдсан. Учир нь шүүх Рэйг Херакигийн нөлөөнд орсон тушаалын дагуу үйлдсэн гэж үзсэн юм. Харин Херакиг гол зохион байгуулагч гэж үзсэн ч яг тэр үед ял нь тодорхойгүй байв. Хераки өөрөө бүх зүйлийг үгүйсгэж, би түүнийг хүчээр амьдруулсан биш, өөрөө ирсэн. Хоёрхан удаа л би зодсон. Өдөр бүр зодоогүй. Би хүмүүжүүлж сахилга баттай болохыг л хүссэн. Тэр залуу асуудал гаргаад гимшихгүй байсан учраас Рэйд хий гэж тушаасан гэж ярьсан ч нотлох баримт байхгүй, үг нь үнэмшилгүй байжээ. Бас буцалж буй усыг асгах нь хүмүүжүүлэх арга гэж тайлбарласан. Шүүх прокурорын зүгээс хүнийг зодож хүчирхийлэхийг хизээч зөвтгөж болохгүй. Ямар ч шалтгаан хэлсэн энэ бол уучлах боломжгүй бүрэн буруутай үйлдэл гэж хатуу сануулжээ. Энэ нэрийг олон нийтэд ил болохтой зэрэгцээд интернетээр маш хурдан тархаж аним сонирхчдын дунд жинхэнэ шуугиан дэгдсэн. Хүмүүс Кахаку YouTube бичлэгүүдийг буцааж үзээд зарим нь үнэндээ маш хачин бүр эвгүйцмээр агуулгатай юм байна гэж хэлж байв. Гаднаасаа бол дандаа өхөөрдөм аним дүрүүдтэй өнгөлөг зурагтай хөгжилтэй бичлэгүүд шиг харагдагч дотроо бол хар бараан заримдаа бүр маш хурц эмзэг сэдв хүндсэн контент ихтэй байжээ. Зарим хүмүүс энэ хэргийг өмнө нь Японд дуулан тарьж байсан гэмт хэрэгүүдтэй жишээ нь алдартай дуучин Пү өөрийн насан туршаагүй найз охиноо хутгалсан гэх хэрэгтэй харьцуулан ярьж байсан. Аль аль нь сэтгэл зүйн хувьд маш хачирхалтай айдас төрүүлэм хэрэг. Яагад гэвэл гим ийсэн хэрнээ огтхонч гимшдэггүй
бүр өөрийгөө зөв гэж боддог хүмүүсийн үйлдэл юм шиг санагддаг. Яг ийм хандлага гэмшдэггүй зан нь олон хүний дургуг бүрчих хүргэжээ. Зарим хүн бүр Хираки Рэйг хохирогч залуутай хардаж сэжиглээд ууралсандаа ингэж тамалсан байх гэж таамаглаж байсан. Харин зарим нь хохирогч үнэхээр зутааж чадахгүй байсан гэж үү? Хүргэлтийн ажил хийхээр гадуур гарч байсан л байж таараа. Тэр үедээ яагаад зутаагаагүй юм бол гэсэн байр суурьтай хүмүүс ч байсан. Гэхдээ үнэн хэрэгтээ хохирогч залуу одоо үрд биедээ сорвтой, сэтгэл зүйн маш хүнд шарахтай, олон удаагийн сэтгцийн эмчилгээ тусламж хэрэгтэй болсон юм. Харин Рэй Хиракийн хоёрын хувьд бол ялангуяа Хиракигийн яг ямар шийтгэл хүлээснийг хинч тодорхой мэдэхгүй байгаа. Тиймээс олон хүн тэр шийтгэлээс мултарчихсан юм биш үү гэж хардах болсон. Бас сүүлийн үед тэдний зарим бичлэг, мэдээлэл интернетээс алга болсон нь энэ нэрийг бүрэн ил тод бололгүй ямар нэгэн зүйл нууц цэвэр үлдсэн мэт сэтгэл төрүүлж байна. Сүүлд Рэй Фукуока 6 сарын 20-нд 3 жилийн тэнсэн харгалзах ял авсан ч тэдний YouTube суваг дээр бичлэгүүд тасралтгүй шинжлэгцээр байсан. Хэн бичлэгийг оруулж байгаа вэ? Рэй өөрөө юу? Эсвэл өөр хүн хийж байна уу гэж эргэлзэхэд хүргэжээ. Хамгийн сонирхолтой нь хэрэг явдал болж өнгөрсний дараах хамгийн анхны бичлэг дээр нэг эрэгтэй гомын идэс сууж байснаа гинэт хажууд байсан охины үсийг татаж идээд баривчлагддаг хэсэг гардаг. Гэтэл тэр хүн би зүгээр л гомын идэж байсан. Би ямар ч гим хийгээгүй гэж хашгирдаг. Энэ нь яг бодит хэрэг дээр Хираки цагтаад баригдахдаа хэлсэн үгтэй бараг ижил байсан нь олон хүнийг алмайруулж орхисон. 2025 оны 1 сараас эхлээд тэдэнтэй холбоотой өөр нэг шинэ суваг хүртэл интернетэд гарч иржээ. Гэхдээ гол буруутан болох Хираки яг юу болсон, хаана байгаа нь одоогоор тодорхойгүй хэвээр. Тэгсэн хэрнээ сувгийн дагагчид улам л нэмэгдэж олон хүн Кахаку үнэндээ ямар хүмүүс байсан юм бол гэж улам ихээр сонирхож бичлэгүүдийг нь үзэх болсон. Зарим хүмүүс бүр дэмжиж байсан бол нилээд олон хүн энэ сувгийг чинь хүүхдүүд үздэг шүү дээ. Ийм бичлэг хийх нь аюултай гэж санаа зовж эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Та бүхэн энэ хэргийн талаар юу гэж бодож байна вэ? Доор сэтгэгдэл хэсэгт санал бодлоо бичээрэй. Өнөөдрийн хэрэг ингээд дуслаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.